Өнөөдөр стандартчлал хэмжил зүйн газарт Монгол улсын хэмжил зүйн зөвлөлийн хуралдаан боллоо. Манай улсын хэмжээнд хэмжлийн 4 гол төрөл болох эзэлхүүн, дулаан, цахилгаан, хөндийн гэсэн төрлөөр 155 аж ахуй нэгж тусгай зөвшөөрөлтөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм а. 6358 гэдэг үндэсний стандарт 2012 онд батлагдсан байдаг. Энэ яг тусгай зөвшөөрөлтөд аж ахуй нэгжүүд тавих шаардлага юм. Энэ 6358 стандартын дээр бол үндсэн 5 шаардлагыг тавьсан байдаг. Тухайн аж ахуй нэгжээр ажлын байрны шаардлага хангаж байна уу? Диплом тоног төхөөрөмжүүдийн шаардлага хангаж байна уу? Одоо хэрэгжилж байгаа баримт бичгүүдийн шаардлага хангаж байна уу? Боловсон хүчин шаардлага хангаж байна уу? Дээрээс нь одоо багц тоног төхөөрөмжүүдийн шаардлага хангаж байна гэсэн ийм 5 шаардлагуудыг тавьдаг. Энэ шаардлагуудаа хангасан аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлөг болгодог. Мөн өнөөдрийн уралдаанаар Монгол улсад ашиглагдах гэж буй олон улс Европын орнуудад ашиглагддаг олон улс Евро стандартад нийцсэн халуун хүйтэн усны тооллуурын загварыг шинээр мөн мөгд найрамдах Хятад улсад үйлдвэрлэсэн худалдаанд ашиглагддаг электрон жингийн загварыг шинээр тус 3 жилээр Монгол улсад ашиглахыг зөвшөөрлөө. За өнөөдрийн манай хэмжил зүйн зөвлөлийн хурлаар Европын холбооны стандартад нийцсэн Европын холбоонд хөлийн зөвшөөрөгдсөн SDC загварын халуун хүйтэн усны тооллуурын загварыг оруулаад энэ нь хурлаар сая зөвшөөрөгдөд одоо ингээд Монгол улсад ашиглахыг зөвшөөрч 3 жилийн хугацаатай гэрчлэл болгогдлоо. Ер нь бол хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн дагуу аж ахуй нэгж байгууллагууд одоо загварыг заавал манай зөвлөлийн хурлаар оруулж батлуулдаг. Одоогийн байдлаар манай өнөөдөр ахлах мэргэжилтийн хэллэлдээ 85 төрлийн усны тооллуур ер нь бол батлагдсан байгаа юм байна. Энэ бол ингээд 86 дахь усны тооллуур болж орлоо. Энэ оны 10 сарын байдлаар зөвлөлийн хуралдааны шийдвэрээр 37 аж ахуй нэгж хэмжил зүйн ажил үйлчилгээний тусгай зөвшөөрөлтөй 68 хэмжих хэрэгсэл загварын туршилтанд орж улсын бүртгэлд оржээ.